Одоо шүүлтүүр үүсгэх алхмыг барааны мэдээллийг хайхдаа мөн шүүлтүүр ашиглан амар хэлбэрээр харах боломжтой байдаг. За агуулга руугаа ороод агуулга цонх дээр дарахаар шинэ шүүлтүүр үүсгэх гээд гарна. За тэгээд үндсэн мэдээлэл дээр шүүлтүүрийнхаа нэрийг өгнө гэсэн үг. Ямар нэгэн нэр бичээд багнуудаа сонгож ирэмблэх дарааллаар ямар багнаар одоо ирэмбэлж харахаа ингэж сонгож өгнө. Багнуудаа сонгосон тохиолдолд яг систем дээр сонгосон багнуудын дарааллаар одоо мэдээлэл гарч ирнэ гэсэн үг. За мөн хамгийн гол нь нөхцлөө сонгож өгөх хэрэгтэй. Барааны кодоор англиар нэршлэр үү гэдгээр нь сонгоод ардталт нь тэнцүү юу, агуулаагүй, empty, not empty маягаар харуулж өгөх боломжтой. За жишээлбэл англи нь одоо is empty дээр гэх юм бол ямар нэгэн ангилалд ороогүй категори нэмэгдээгүй бараг харуулах боломжтой гэсэн үг. Шинээр бараа нэмээд ангилал дээр оруулаагүй тохиолдолд саяны байдлаар гарч ирнэ. За мөн өөрөөр нөхцөл болохоор нэршил мөн барааны код үлдэгдэл зэрэгээр нь мөн нөхцлөө сонгоод оруулах боломжтой. Тэгэхээр яг тэр шүүлтүүрийн дагуу бараанууд харагдана. За нэршлэр нь одоо тэнцүү гэж хагаад ард нь яг барааны нэршлийг ерөнхийдөө шууд бичиж өгнө. Тэгэхээр бараа маань одоо зөвхөн тийм нэртэй бараанууд л харагдах шүүлтүүр гаргаж өгч байгаа гэсэн. Иймэрхүү байдлаар олон барааг засварлах, янз янзын ангилал нэмэх, идэвхтэй эсхийн солих, нэг зүүн болон үлдэгдлийг солихдоо иймэрхүү шүүлтүүрээр хайвал илүү амар болгож өгч байгаа гэсэн. За тэгээд нэмсэн шүүлтүүрээ мөн засах боломжтой, мөн устгах боломжтой байна. Тэгээд бүхэлд нь харуулж байгаа дээр мөн шүүлтүүрүүд дээрээ солиод өөр шүүлтүүр нэмээд бараануудаа ялган харах боломжтой болж байгаа юм. За жишээлбэл шинээр агуулах цонхон дээрээ шинэ бараа нэмлээ. Тэгээд категори нэмэхгүйгээр одоо бараа орууллаа гэж тооцоход ямар нэгэн категорид ангилалд ороогүй барааг шүүлтүүр хийх тохиолдолд шууд гараад ирж байгаа гэсэн үг. Иймэрхүү байдлаар шүүлтүүрээ хийгээд барааг харах боломжтой. Хувь хүн харилцагч болон байгууллагуудыг мөн яг адилхан шүүлтүүрээр оруулаад мэдээлэл авах боломжтой амар хэлбэрээр.